Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за за за. Зайлаач. Яа. Тэрстэй амир ёо. Би бүр өгтлээ айсан шүү дээ. Би амир ой модон дотор ингээл гүүгээ явж байгаа хгүй. Тэгэл ерөөсөө юу болно гэдгийг мэдгүй явжсэн л чинь. Яг хүний айдаг юм явд юм. Тэг амар удаан юм бурхан минь ёо. Тэгэл би ингээл хоошоо эргэж нэг хараад урагшаа эргэж нэг хараад чивчээ нэг талын зүудсэн талын зүгээгүй заяа. Тэгэл за дууслаа гэл ахаал цаашаа юу ч болоогүй юм шиг гүж ахаа явдаг юм да ёо. Бүр одыг алнаа гэл. Од гэл араас нэг хараалыг урсан байдаг юм аа. Гур үсгтэй гэж. Тий, гур үсгтэй. Тэгээ шууд ариунаар битсэн байдаг юм аа. Тэр тэгээ ариун нэгэ хоолно штэ. Би яг хасах гэжсэн ш тэрийг. Тэр ариун нэг хоолой. Ариун нэгэ хоолоо. Харин тийм байлээ. Айгу. Тэгээд ингээд сонсчихэд давхцаад амар муухай нэг энэ юу яатсан амсгаад адах ингээд арилгацсан байхгүй. Тэгээд би эхний өдөр тийж идэлж орхичоод тэгээ хоёр дахь өдөр дахиад ирүүлээ сонссон чи заяагийн ярьж байгаа амар гоё кино ярьж байгаа шиг харагдацсан байхгүй. Тэгэхээр нөө shit энийг ингэж үзчихэд эхлээд арт 8 шиг ай тавьж үзсэн байхгүй. Тэгээд нэг юм дутагтаад л гинт ариун нэг нөгөө заяа гэж санаад ороод өө тэрийг тавьд үзсэн чи жоох урттуулсан л 3 давтсан чинь 3 талс дараа нь 2 мөр л юмэр. Одоо хүмүүс миний нэрнээс айдаг болсон байж та одоо. Харин тийм. Одоо яачаа бэ? Заяа гэдэг сайхан нэрийг хүмүүс бүр айдаг болчиход шүү дээ. Хүүхэд мөгт айлхтаа заяа. Тэгээ айлчдаг. За чи тийм юм болоод байна гэж нь яах юм? Чамаас болж байгаа. Гэхдээ өөрөө нөгөө яг айдаг юм а ярьчаад тэрийг ингээд дахиад бүр өөрөө айд сонсох чайгуу сони юм билээ шүү дээ. Би бүр ингээд шокнд яжгаад нэг аим шиг ганцаараа гүүж энэ ёо тэгснэ юуцаа хари новш юм да гэж харсан шүү дээ. Амир өнгөтөр айж мэв үү? Тийм. Цагаанаар биш. Харин эйгүй юм байлаа. Сая одтой бүжиглээ үзчихсэн чи ивэлийн ээжэн гарч байна. Тийм. Тэгэл баг хүм тийм манай ивэлийн ээж гэх гээд юм шиг баг. Баярлалаа. Хөөе хадмээжийг би харах байсан шүү дээ. Ирээд хадмээжийг харах байсан шүү дээ. Йоо яана. Лооч Хоёр ах юм аа нэр яаж хүн тэгэж өөрийгөө гоё бий авчиад. Танай ээж чи хамгийн гоё кино юу вэ? Хамгийн гоё кино. Аха. Мэдтэггүй. Би яаж мэдтэггүй. Нөгөө юу яадаг кино гэдэг лөө нөгөө нисгэгчд дурлцдаг лөө. Тэр ч ямар кино гэдэг лээ. Сургууль Нисгэгч цэвэр. Сургууль цэгэр бас тарин тий авшид цэрэг цэргийн анги дээр очиад цэргийн анги дээр сургууль цэгэр бас. Тэр нь хамгийн гоё кино байна. Тий. Тэгснэ гэрэл жамжиг юм байгаа. Тэр гэрэл Жинжимаа байна. Ноо жинжима байна ёо. Одоо бол ээжигээ хүмүүс жинжимаагаар нь л таньдаг штэ. Гадар модор явж ахлаар ингээл хөөхдөж жинжимаа гэлгүй л дээ. Жинжимаа чи 8 шиг кино лөө. Өө Одоо хөөс фак би чи юу илээ зохиолын дод болдог лөө. Гэж байгаа яг адилхан заяа. Тэгээ сургууль цэгэр улсыг бол гүцэхгүй хөө. данд гэхдээ бүх кинод нь дуутай байгаа ч те. Алдартай өөр ингэсэн дуутай. Гэрэл жамжигийн чинь бас гоё дуудаг те. Төрсөн нутгийн чин үзэмчингээд гэдэг. Танхиалхан чамайг Үзэсгэлэн болгожээ. Хай. ивэлээ тоглосон кино байна. Тэрийг бас үзээлүүл нөө ойлаа. Ивэл гол дүр нь болохоор тэгж ахгүй юу? Үгүй. Үгүй драйв сандарсан сая. Ивэлийг мэдхээс өмнө үйлсэн юм чи яа. Одоо ивэлийг хараад тэр хүүхдийг бодоод үйлээд авах болов. Энэ дээр нь харахаар. Одоо энийг хаа юм. Заяа тойны үзэж үтсэн ш тэсгээс нь энэд рэдлээ. Нэрээ тий нэрээ. Үгүй хамгийн гол ингээд санаа ингээд таньдаг болчихлоо тэгээ инээ төрөд идэв юм билээ шүү дээ. Тэгээс миний бүх тоглосон киног ингээд манай найзууд үзлээ дандаа ингээд хи. Танихгүй хүмүүс үзэнгүүтэл ингээд оо гоё тоглосон байна айлаа тэр найзууд хи шал таны тоглолч гэж. Яг ямар хүн гэдэг чи мэдчих байхгүй яг юм хажуунаас ч харцсан. Юу нөгөө кинон дээр тоглох лаг ах. Биш үү. Тэгэл хөлдөн гэж бодоолоо. Би анх Темкаг тэгж бодчихсон шин. Нөгөө Темка чи юунд тоглодог вэ? Ийм нэгэн дурлал гээд тоглодог вэ?
Тэгээ дүр нь угсаа амар юу дүр шүү дээ. Номын хүүхдийн дүр туулай хүүгээд амар нүдний шилтэй амар онцорж мурдаг. Ах тэрийг кино театрт үзчихэд хотлаа. Тэм гашаалтлаа гэдэг дүр дээр ерөөсө зөгцөхгүй надад зөгцөж харагдахгүй. Хамт ярих хүчсэн л бодогдод байгаа юм. Ошоо кинонд ингээ typecasting гэдэг шүү дээ. Яг ингээд за ийм хүмүүс ийм дүр тохирно гэж боддог. Та өөрсдөө яг ямар кинонд яг personality чинь таарна вэ гэж боддог вэ? Та бодож тэрнээс өмнө би нэг юм хэлчихгүй бай. Өчтөр би нөө Friends үзлээ. Яа. Friends reunion тэгсэн чинь зүгээр нэг юм бид дүр яг тийм болох юм санагдаад. Чиш энийг удаа юм л. Бүр нэг амар юм болгоно амар гоё дурсам шиг гэсэн. Одоо ингээд жишээлбэл юу гэдэг чинь те. Нэг юм ярангуутлаа нөгөө уртаа ярьжсэн шүү дээ. Бас нэг юм боддог бодол бас би болчихжээ л те нэг хитэн дугаар хийснээс хойш. Тэгэж штэ. Тэгээ магадгүй энийгээ ингээд амар удаан ингээд хийх юм бол нэг юм ингээд ярангуут даа гэдэг амар гоё дурсамжтай болох юм байл гэж бодлоо. Би ихтэй ингэж бац амар айсан шүү дээ. Тэрийг үзэл 15 жилийн дараа ингээд ийм хөгшин болчихно гэж бодохоор амарсан. Хин Chandler-тэй амар хөгшөсөл тий. Тэр чинь угаасаа нэг арх мархин тэр drugs хэрглэж яваад нэлээд addicted байсан байл шүү дээ. Эрүүл мэндийн асуудал ихтэй байдаг. Ямар. Тэр нэгүүн дээр ярьжсэн шүү дээ өөрөө. Ерөөсөн ингээд 3-6 дугаар сизнээс сандгүй гэдэг баг. Харин тэгээд л тэр сизнийг ерөөсөө үзээгүй гэдэг хөөрстэй яриад л шүү дээ. Нэг сизон дээр бүр амар турцсан байдаг шүү дээ. Харин тийм. Тэгтэл яг сайхангаар coke мок хэрэглээд арх үзсэх тий. Яа гэхдээ тэд нарын хөгшөрснийг харсан чинь хараа айгу амар санагцсан. Шууд өөрийнхөө ингээ өрчлөг харж энтер ингээл нүүр мөрөө яана өрчлөөдгүй юм шүү гэж. Яа. Фэнтиг үзээс шууд тостор өгсөн ш нүрэндээ. Харин тийм. Тэгтээ амар гоё байсан нэг тийм яг найзуудаа үзэж байгаа юм шиг амар гоё байсан. За өнөөдөр үзье. Ариунагийн аккаунтаар. Хүний ямар яа. Заяа үзэг өгм үү? Үзэж амжаагүй би. Манай найз судалж авсан гэсэн Sky. Надад HBO Max байсан шүү дээ. Тэг германч зөвхөн Sky-аар үзэж болж байгаа юм бэл. VPN-аар үзэж болно шүү дээ. Яа. Тийм л ах. VPN-аас л үзэж болох. Зүгээр ер нь тэгэл дараа нь асуучмаар юм те. Хөөе Netflix би ер нь болд юм уу? Та хоёрт байгаа цагаараа. Disney байгаа тий. Тэгэл хүнийхээр ер нь гяс нэг яач тийм үү? Дагш Amazon, Netflix, Disney. Гэтэ бүр ийм олон юм бүр мянган олон юм болчлаа тий. Гэхдээ харин тийм ээ. Сая юугаа яг subscribe-ийг үзсэн чинь бас л амар их байна. Сард бол зоолттой те хэдэн төгрөг явчаалаа шүү. Яа штэ. Тэрийг хэд гэж та нэг тооцоо моцоогаж үзсэн үү нэг сард хэдэн төгрөг ийм төлдөм байна гэх. 100 хэдэн доллар байгааз. Харин бараг 100 гарч гад шүү бараг. Харин тийм. Би нэг хэсгээр 100 гаргаадсэн би тэгээ сүултээ зарим нь хассан тэр Disney-г хассан, ESPN Plus, Hulu-г хассан. Өөрөө их часлаа нилээд хассан. Тийм. Яг бол Netflix, Amazon Prime хоёр бол яг хэрэгтэй болоод байгаа юм тий. Netflix тэр гоё юм байха болцсон хэлээ. Харин Netflix-ээ болсон бас. Netflix-ээс илүү баг HBO Max нээр зүгээр санагдаад байна шүү. HBO Max уу? Тийм гоё кинотой. Тэгсэн намайг дөнгөж Германд ирж яах одоо 8 жилийн өмнө штэ би хичээндээ нөгөө байдаг байсан гэсэн штэ. Тэгэл бид нар ингээл амралтын өдөр болохоор эн чи одоо л тийм кино байгаад нөгөө юуны газар байгаа. Кино очиж зээлж авдаг. Зээлж аваад тэгээ буцаага аваач өгдөг заа нөгөө юм. Тэгээ баркадны газар байдаг заа. Тэгэл би тэрийг харж ёо ямар аимшиг хөдөөнийх юм бэ гэж бүр бодчихсон заа. Монгол тийм газар баг байхгүй штэ. Одоо л байхгүй бах тий. Дээр үед л байдаг байсан баг. Тэгсэн чинь Герман тэр нь одоо л байдаг заа. Тийм баркадны газар. Тэгсэн ингээд аим лайла кинонуудыг ингээд очсноо 1 евро мавраагаар ингээд зээлж байлангуудаа оройн буцааж өгч өгдөг заа. Тэгээ тэр нь амар гоё. Ер нь бол тэр нэгт эхлээд бодохдоо ямар тэнэг хөдөөнийх юм бэ гэсэн чинь одоо л нэг гой санагдаад байгаа. Тэгээл зургатаараа тэгж үздэг заа. Ерөөсөө Netflix байхгүй. Одоо л тэр old school. Харин тий. Тэгтээ одоо бас байж л хэлээ. Баркадлаа л байж л байгаа заа. Тэгээл том үний кино мэн хүмүүс баркадлж авч үздэг заа. Айгу амир. Вау. Одоо тэгэж баркадлж үзье гэсэн чи даанч гэртээ зургатгүй. Компьютертэй даанч болохгүй. Үзэх боломж авахгүй. Том хүний кино даалдаг тий. Тэгш уул мөрөө үлдээхгүй тул дандаа тийм кино баркадны газар том кино авна. Интернетээр үзчихвэл баригдчихна. Яа. Уц юу ан гэж. Уц вирус чээд байгаа. Чинь яг ямар л кино үзэх гээд байна да зэ. Амар юм үзэх гээд байх шиг байна тий. Байна. Яа.
Германд ч хүмүүс жоохон галзуу гэсэн юутэй байдаг юм билээ шүү дээ. Бэн. Тий, манай германч зүү. Тэр амар сургаанаас яжмаар. Гоцсон юм баса. Йоо, завай. Манай аав нэг удаа наваа дагуулад би бүр жоохон баг шүү дээ. Найрамдлын тэнд найрамдлын нөгөө Хамбург дээд шүү дээ. Тэр тухайд тэр хавцаа нэг прокатны газар байсан бохгүй юу? Наваа дагуулаад явдээ. Тэгэл эхлээл мини киног авч гэж байгаа бохгүй юу? Би чинь тэгэл нөгөө зодтолдог нүдэн тэл кино авч байгаа шүү дээ. Буюу кино аваад. Тэгэл аав хөнөө жоохон цаанаа байж гэл явуулчихдаг байхгүй. Тэг би ингээл цаанаас ингээл аав юу ярих нэг л сонсчихсан чи амар санаа зовоод нөгөө порно авч үзэх гэдэг байхгүй юу? Аа. Тэгээ нөгөөдөг чи аав амар санаа зовоод танад ингээд ийм эротик кино нөө гэж асуусан юм байхгүй. Тэгсэн чи нөгөө сууж байгаа их чин эротик гэж мэддгүй юм шүү. Мэддгүйс юм мэддгүй яасан. Маа тим кино байна байхгүй. Борно л байна. Амар чангаар. Чангаар гэсэн чи аав ичэндээ гарааш. Яа. Тэгсэн тийм ял юм шиг үздэг юм а те хүн яагаад тийм сонирхож ер нь үзэж болтгүй юм. Тэгээд тэгсэн бэлгэвч авахтай адилхан байхгүй тэр чинь ер нь бол тийм шүү дээ ядаргаат. Бэлгэвч авахаар орсон эмээсээ орсон үнийг амар жааж идэг шиг яг тийм тий зүгээр кино үзээд өөрийгөө болгож байгаа эсвэл зүгээр сонирхдаг байхыг яагаад үүсгээд байгаа юм те нэг амар порнол байна мэн гэдэг амар сонио юм муутай хэлж мэлээл. Холооны мөнгөөр нэм доромж өнгө айс мастай хэлж мэлээл үүдгээс. За, аав нь халцгаас нь. За, халлаа. Асуудлаа сонгох уу? За, асуулт сонгоё. За, 1-ээс 35 гэсэн тоог оруулаад дурын нэг тоо одоо автоматар сонгогдох гэж байна. 17. 17. Ярьчичээ бид. Оо. За, ахаа сонгоё. 9. Яна яасан бэ? Би нэг айл хэсгийг хамгийн гоё хөөрхөн гэж боддог бай. За, энэ ч балаа юм боллоо шүү. За одоо би төрнийхээс эхэлсэн шүү дээ. Одоо ивэлээс эхлэе. Аа. Ивэлээс эхлэе гүмээ. Окей. Минийх гар. Яа. За. Гараа. Тэг тохоноос доош юм бэлээ. Гар. Тохоноос доош гоо. Яг мэдгүй зөвл комплимент авдаг шүү дээ. Папай шиг юм уу юм шуу муутай юм уу? Тийм амар гараа. Ингээл чиний ингээл гар мар чинь дэрэлж мэрлээл. Тэгэл охтод хардаг юм л тээ. Кино. Би шууд сая 2 дугаар суугийн бодсон. Тэгснэ хариуна. Би гарандаа дуртай гингөө тийм ээ. Гараараа юу хийдэг залуу бай. Гараараа скил дуртай. Тэр гэдэг. Хар чи гарны хөдөлгөөн сайн юм байна гэж шууд миний фоноо өгөөд суучсан чи. Гараараа юм уралж нар гаргах дуртай. Юу? Чиг шиг яа. Ариун ойлгосон. Яа. Чаа тавих дуртай гинэ заяа. Намаагүй бүрүү. Яа. Бидтэй жоохон урттуу хуруутахгүй юу? Хөгжим тогломороо. Тэгж юус боддог ш. Тэгж юус харагдаг ш. Энэ хоёр шал ондоо би наан тийм хөгжим тоглодог оо. Би ч хөгжим бодож байгаа байхгүй юу? Яа бэлээ. Тийм шүү дээ. Чиглэл руугаал чирэн шүү дээ. Одоо минь. Ямар хол явдаг хороотой яа. Хол явдаг хороотой. Одоо бодно. Гадэрсэн дээ. Одоо бодно. Яа яна. За. Бүрийн чи баярлах юм за. Гэтэ яг жоохон багт нэг төгөлдөр хуурын дээр тоглох гэдэг байсан байхгүй юу? Тэгсэн чи ондоо юм тоглолцсон юм. Загасч болсон шүү дээ. Тагсан гэж. Заарсан юм танараа. Болох юм уу ингэж ярьж. Ингэж одоо тэгтээ гитар тоглож сурж байгаа. Тэгэхээр яг ингээд хурууны уртал хэрэгэл болдго юм бэлээ. Тэгтээ ер нь манай заяа гүлэрээ тоглолтын шүү. Тоо нийлээ гоё. Солид тэгвэл хамт шууд гоё дуэт их үү. За болио. Тим л энэ да. Тэгтээ үтсэн тим комент их авдаг байсан. Гоё гартай ингээд царайн дээр бол ер нь хүн юм хэлдэг. Тэгтээ нүүрлөө хараад доошоо хараад гоё гартай байна те гэдэг. Гэхдээ чи өөрийг чинь бодлохгүй хүн юу гэж хэлэх нам аахгүй. Чи өөрийнхөө аль хэсгийг хөргөн гэж боддیں гэсэн шүү дээ. Бөхс. Чи гоё батахгүй бөхстэй байц. Батахгүй юу. Би нэг юу сакс хуучин жоохон тоглодог байснаа жоохон оцсор байхгүй ондгор бөхстэй. За. Ой хөөрхөн л гээвэцтэй. Тэгжсэн чинь нэг удаа кинотеатрт явжсэн чинь ингээл нэг 4 хар охтод ингээд сууж ахгүй хажууд.
Тэгэл хажуугаар нь алхсан чил дөрүүлээ. Оо боо яра бүри гэж авдгийн. Тэгэхээр л ботсон. Мөхстэй юм байна штэ. Гоён за. Тэгэл тэр мөчөөс ахуулаад таргалтлаа бариуд цамцамсвал бүксээ гаргасан уцамстай байсан шүү дээ. Скейжинг сүлээ. Тэгэл бүксээ ондонолцсон гараа үзүүлээл. Явдаг байла. Эйгүй бэ. Чи тэгвэл бүжигчин бол тарах байсан юм байна да. Гоё гар мараа харуулаад үзэсгээ харуулаад чамд тий гоё юм харуулах бол бариуд цамцамссан уу? Тий. Харин тий. Цамц мамсгүй шууд. Зя. Дараагийнх Ариуна. Яг нэг тийм зөвхөн тэрэн дээр нэг гэсэн байхгүй тэгэл би ер нь өөрийнхөө бүх юмнуудыг гоё гэж боддгоо. Уг нэг нь одоо сонгоно шүү дээ найзаа. Тэр дундаас хамгийн нь шүү дээ. Хамгийн нь миний дуу хоолойд өгөл. Тэгэж лихтэй амар. Гэтэ Ариуна яг тийм дуулдаг юм шиг болоод тэ. Ариуна дуулдаг шүү. Тий, би бас нэг CD гаргасан хүн тий. Яг ингэ дуулдаг хүмүүсийг сонсоход ингээл мэддэг шүү дээ. Тийм шүү дээ. Би нэг хамтлагтайсэн аахгүй. Нэр юм уу? Сонсъё л доо. Нөө. Тэр нь зөв хүүхэд насны юу л айгу хөөрхөн тийм дурсамжуулж үлдсэн одоо отоход 5 дугаар 6 дугаар ангиасаа эхлээд манай сургууль дээр тийм юу байсан байхгүй юу? Герман дуулдаг тийм хоор хичээлүүлж эхлээд тэгээд анх эхлээд бүр юм анги дүүрэн хүүхдтэйсэн аахгүй бүр юм амар 50 эд мэд хүүхд мөхт хоор дуулаад гэсэн чинь тэгээд нэгээр хасагтаал гэсэн аахгүй юу? Тэгэл нэг 10 охин үлдлөө дээ. Тэгэл тэгсэн чинь манай герман багш одоо бидрийг өдөртдөг гэсэн манай сургуулийн. Тэгсэн чинь л нөгөө нэг багш чинь нэг өдөр орж ирсэн ээ. За энэ 10 охиноо аваад хамтлаг байгуулад германаар концерт хийж явна гэлдэг байхгүй. Тэгэл бид нар тэгсэн чинь бүр өө нэрээ юу тийм юм уу гэж амар идэж чадахгүй тэгсэн чинь сургуулийн хүмүүс бүр өглөө. Нөгөө дуулж агаад гараа явцсан маавц хүмүүс чинь бүр уйлж муулаа лээж амаараа хүчиж яриулж мариулал тэгээ нөгөө манай багш үгүй энэ бол ингээд яг тууштай байсан үнэхээр хүсчихсэн хүмүүсүүдийг бид нар ингээд одоо сонгоод авцсан. Шалгараад үлдсэн гэж ойлгож байгаа. Тэгээ эдрийг авч явна. За тэгэл ерөөсө жил алган герман явдаг болоод бид хэд чинь тэгээд Монгол нөгөө нэг юуны дуу одоо Монгол үндэсний дуу тий герман үндэсний дуу одоо герман хэлтэй хүмүүс байгаа болохоор зэрэг монгол хүмүүс ингээд хөөрхөн үрчээ герман манаар дуулахаар германчууд амар дуртай. Тэгэл эхний нэг жилээ дандаа дуугаар явж байгаад хоёр дахь жилээсээ бүжигтэй болоо тий гурав дахь дөрөв дахь жилээсээ нөгөө уран уралт морин хуурын тэртэйгээ ингээд ерөнхийдөө бүхэл бүтэн 2 цагийн концерт ингээд Германы бүх хотуудаар явсан байхгүй. Тэгээ бид нар жижиг тавны нийлсэн нэг 150 орчим тоглолт хийсэн байдаг. Тэгээд айгаа гоё дурсамжуулж үлдсэн. Тэгээд яг нэг CD гаргасан байдیں۔ Яг тэгээд сүүлд нь одоо ингээд өөртөө сонсохоор зөв жоохон инээдтэй ч гэсэн тэгээд тухайн үедээ баслаа. Хурган тэр хүн тэндээ сургууль мургуул даваад модаа. Энд чинь баахан герман хүмүүс хүрчээлээ. Талиог. Өө нэрээ хэлсэн. За YouTube дээр хайх юм байна шүү манайхаа талиог. Тэгээд талиог гэдэг хандлагатай байсан юм аа. За тэгээд та нарт хайгаад үзвэл одоо инээдтэй зургийг гарч ирэх байх шиг. Тэгээд германаар хайгаарай тий. Тэгэл амар гоё эс надад хүүхд нас айгуугаа дурсамж бүтээж өгсөн. Баярлаа. Наач амар гоё юу шүү дээ. Стори. Тэг нэг асуултаа бүдгэрүүлсэн тий. Өөрөөр ярьж байгаа мартуулах техник ашиглалаа би сая. За ивэл. Ажиг бадснаа тэгээд яваа. Яг бадчлаа та наач яг. За би тэгвэл нүдээ хэлж хэлээ да. Хоолой одоо эргэтэн тооцохгүй бол та нар. Нүдээ? Тий. Яагаад гэдэг тайлбарлаж байна заа. Тайлбар. Яагаад тэгэхээр зэрэг айгуу тийм та нар ингээд өөрийгөө толинд хараад нэг яаж үзсэн үү ингээд нэг нүдрүүгөө юм удаан ширтэл тэнгуут ингээл нэг амар янз бүрийн одоо нөгөө нэг хүүхэн хараад хамарч байгаа процесс нарагдаал тэгэл тэгснэ өө миний нүд чи ийм өнгөтэй юм байна штэ гэж хараад тэгээд тэгэж нэг хараад тэрнээс хойш би ингээд нүдээ ингээд толинд харахаараа зэрэг яг тэр нэг үзэгдлүүд нь ингээд хагдаад болсон юм шиг байна. Тэгээд хүмүүс бас айгуу гоё нүдтэй гэж ярьдаг. Болохоор ч тэр юм уу магадгүй нүдэнд дуртай байж болох юм. Энэ Ариунагийн хамтлагийн зургийг олцсон шүү. Яг одоо энэ ч үзүүлж байна. Лайв үзүүлж байгаа. Энэ нэг сонингийн юу Google-с олсон чинь томоор харах гэсэн жоо. Мөн бид нар маш их сонин хэвлэлээр гардаг байсан. Оцсон газар болгоныхоо. Одоо тэр хөөрхөн популяр байсан юм а тэр үед. За шилжчихв. За яриа шилжээ.
Би ч одоо бүх юмдаа дуртай шүү гэснэ. Ариун нэг амар нэг юм сонгомог гэж өөрөө ойрлж ирсэн. Хамгийн дуртай биенийхээ айл нэг хэсэг вэ гэхээр би хөхөндөө илүү дуртай юм уу? Яна гэдэг юм ярьж алж гин үү? Хөхөндөө илүү дуртай. Миний хөх ер нь бол айгу тийм нэг юм өөр нэг юм сэтгэл хангалуун байдаг штэ нэг хүн хөхөө харахлаар ингээл хөөрхөн шүү ч юм уу тийм ингээл мэдгүй нэг юм хөөрхөн байдаг юм аа. Нэг юм левчгүй ч гэсэн ингээл хөөрхөн тэнцэнэ байгаа л байдаг юм. Тэгээд хөхөндөө илүү дуртай. Би бол тэгж хэлнэ. Нэг юм өөрөө хараад амар кайф авдаг хүн байдаг штэ. Би батлан гоё хөхтэй. Тэгээд саунд руу ороод хөхөө гайхуулаад яваад идэх ч татчих жаа. Чи ятрагатай. Тийм л байна. Тэгтээ хүч та нар тийм цагаан илам гэж сонссноо нөгөө сүүл нөгөө ярьсан шүү дээ. Би айгу гоё ярьстай марстай гэл би юун дээр ч илээ нэг юм дээр ярьсан байхгүй юу? Миний нүүнэ ярьсан марс гэл. Тэгээ ярьсан чинь миний одоо хамгийн аимшигтай тухаар дүүрэн юм гараад байгаа. Бүр ингээд бүр амар хэмнүүд гараад байгаа. Тэ ариуна би бүр ингээд хямраал би одоо л яг ойлгож энэ нүүрэн дээр батг гардаг хүмүүс ямар хэцүү байдгийг ингээл өглөө басаад батг нэмэгдчихүү гэж хардсан байлээ шүү дээ хүн чинь толон дарахтаа. Тэгэж харж байгаа. Тэгээд би одоо яна цагаан лам хөрчүү гэж бодсоо. Тэгсэн л энэ. Тэгээ наатах чи ярьж байгаа дүүрэн батг гэдэг нь духан дээр нэг ширхэг ерөн дээр нэг ширхэг заа. Чиний духан дээр чи хизээс хойш юм гараад байгаа. Вакцины хийлгсэн чи хойш шүү. Бас вакцины мэж магадгүй тий. Миний духан дээр бүр амар сүүлийн яг ингээ бүр амар их юм гараад би тэгээд миний идэж ууж байгаа яаж байгаа юм юу өөрчлөгдлөө гэсэн чинь юусэн миний толгонд орж ирэх юм юусэн вакцин л байсан. Тийм үү? Тийм би тэгээд одоо 30-д гарчаа шилждэггүй л байл тээ. Сэний тийм. Түи бас байж магадгүй мэн. Найзаас асуусан чинь юм ч واخгүй юу? Вакцин бол биш байх гэлээсэн л дээ тийм нөө. Би сая заяг гэсэн чинь гинт дахиад ботчлаа. Наа чи тийм байж нэр магадгүй манай ажлын хүүхэн бас яг тэгжсэн нөгөө тухаар нүрэ юм дөрөв юм гараад ингээд вакцин хийсэн дараа нөгөө нэг биеийн дархлагчийн тэр чи сулруулж байгаа штэ эхлээд тэгэхээр бас юм гарч иж магадгүй байх гэж бит хоёр сүултээ бодоол тэгээл өнгөрсөн. Гэхдээ эн чинь бас 3 4 батг одоо 1 2 3 4 батг гэдэг чинь бас айгүй хэцүү байт юм байна. Би одоо л бити тоолаа. За тэгэхээр яах тоолохоороос яах юм болохгүй мó. Тоолохоор үрждэг юм аа. Тэгээ амар хэцүү байгаа. Тийм болохоор арьсаа гэж хэлгэснэ боллоо. Хөхөөл гэж хэлээ да. Тийм л байна. За одруу шилжээ. За би одоо юу гэж бодлоо ярих вэ? Таалагддаг газар. Таалагддаг газар байхгүй штэ. Дандаа стамини ини. Дандаа өөрийгөө гоочлж идэв штэ. Толонд ороод. Одоо нүд байхгүй. Дэм. Миний үсэд энэ асуулт надад ирсэн таалагдахгүй. За одын зураг руу орж харъя. Тэ манай сонсогч нараас орж харж байгаа бол миний инстаграмыг далмаараа дагчаараа 15 авшаа 10,000 хүрж swipe up-тай л болчмоор шүү. За тэрийгэ зарладаг. Би баг байхад айгүйх юунд комплимент авдаг гэсэн хүмүүсээс. Миний хацар хонхоод байсан байхгүй. Энийхэр. Тэгэл охтууд сте амар хөөрхөн хацар хонхоод мохоод гэдэг. Одоо тэр байхгүй болсон. Байхгүй болчихсон л хүн ингэ жоохон давлж маргалахаар. Өөр чи одоо юунд юм бэ? За хацраал гэж хэлээ да яста. Хүнээс илүү хацарны ястай штэ мангар том. Миний хацарны яс амар том. Тэгээд ялангуяа энд ингээд охтууд мөхтөө тэгээд oh my god your cheekbones are стогой гэдэг хэвгүй юу? Тэгээд яагаад гэдэг чинь эмэгтэй хүмүүс чинь cheekbonesтай болохын тулд surgery хийлгэх юм биш үү? Тэгээд тэр surgery нь үнэтэй ингэнэ. Тэгэл ялангуяа монголчууд бол нэстэж ингээ хацар гоо штэ үгүй эмэгтэй хүмүүс чинь бүгд тэр хацартай тийм бусад орны хүмүүс чинь хацар байхгүй. Тэгэл миний хацрыг харчаал oh my god тэ чистэ тэ originally амир юм уу би наад хацартай ийм хацартай болохын тулд хэдийг төлөхийг чи мэдэж гэнэ өнтер гэдэг штэ. Тэгэл хилчээд одоо тэгэл бүр хилж хэл нөх амир хамгийн их ч сайшин гэхдээ өөр морчихгүй. Ямар өнөр нүдтэй гэж өнөр нүдтэй гэжэлтэй биш. Одоо тийм гойгаар мар байхгүй. Чи хөөхөн уралтай юм шүү хараад исэн чи. Тий нэг юм те.
хүн магтаал цагтаал хэлж байгаа чи сони юм би. Баярлаа. Заяа. Баярлаа. Заяа. Гой угаасаа. Заяа. Тэр муутан байна нод угаасаа. Та нар орол дагчаар явах заяа. Гэтэ одоо сахалнаас гоё штэ. Энэ сахалн дуртай хүмүүс байгаа. Тийш нэр сахал байгаа юм. Гэтэ эргэтэн биш үстэй тийч. Одоо мөн штэ. Зүгээр оруулчихаа. Үсэндээ дуртай гэж хэлдэг шиг адилхан штэ. За баярлаа тэгвэл. Би яг одын Instagram руу орсон сууж байна. Од гоё хуруутай юм байна. Миний хуруу юу? Тий. Мэдгүй. Миний хуруу хомсч штэ юу штэ. Би нөгөө амар юутай нөгөө жоо нэрвчээр нөгөө хумсаа идчихдэг. Тийм үү? Тийм бүр ингээд юутай штэ бүр ингээд жоох ингээд твдэж мэвдээ жоох ингээд нэрвч юм бол тэгээд хумс байхгүй л штэ. Тэгэхээр би нэг хуруу хумс руугаа нэг харддаг. Гоод гой соёотой юм байна. Соён таалагдчих. Инээдээ харъя. Шүдэн дайжгүй юм байна. Ихтэй өөрийнхөө дуртай юм хэлнэ шүү дээ. Тийм болохоор хамаагүй шүү дээ. Онгор нүд мөд байсан чи өөрийнхөө онгор нүд нь хамгийн гоё гэж боддог бол тэрийг хэлж болно шүү дээ. За сахлаад хийдэ. Йоо. Хүүхэд гинэ яна зоочлаа. Хүүх ямар сони юм. Энэ одоо ингээд хуучны зургуудыг үзсэн чинь бүр ингээд одоо ингээд гүйлгээ явж ийл та ингээд Instagram руу ороод ингээд доош зургуудын гүйлгээ явжсэн чинь айгуу тийм юу өөрчлөгдсөн байна. Чиний хац нэлээ өөрчлөгдсөн юм. Ингээд бүр ингээд хуучны ингээд дөнгөж Америкт иржсэн болтой зургуудыг ингээд харангуйтай амар юм. Тэг ингээд нэг юм инээсэн зургууд их байгаад байгаа болооч тэр юм уу ингээд амар юм happy. Тэг ингээд сүүл руугаа гисэн чи ингээд ах бүр ингээд юу атсан бах юм. Whatever гэсэн зэрэгтэй болцсон. Fuck off гэсэн зэрэгтэй болцсон. Гэхдээ ингээд хүний ингээд нүд өөрчлөгчтэй юм л шүү дээ. Угаасаа хиний хэлдгээр ариун нэг хэлдгээр харц. Тэгээд цаанаа л нөгөө юу нөгөө мэдгүй нөгөө амар их олон юм үзээд тэгш. Эсвэл угаасаа л нөгөө өнгө өөрчлөгдөд идэм шиг санагдаад тах шээ. Ингээд амар гоё гялцдаг байсан бол одоо тэр гялцдаг юм байхгүй болол тийм болчихсон. Энэ ганц би байгаатай холбоотой байна уу? Чи ингээд одоо чамайг relationship байсан бах гэж бодмоор зурнууд байна л да. Одоо ингээд нэг юм 17 оны зургуудыг ингээд харахаар. Тэгэхээр ингээд сүүлийн хэдэн жил нь магадгүй чи ингээд ганцаараа байгаад байгаа болохоор зэрэг юу яагаад байгаа юм болов? Гормоноосоо болж гин үү? Би сэдвэр яваарч шүү. Эйгүй юм яасан за. За үзэх сонсогчтойгоо хариултыг. Яа. Өш энэ юу боксд асуулт нэг л жуудлалаа очиж. Харин тий надад асуулт conversation гарсан биш. Ахад нэг яахгүй бол ахад өөр асуулт сонгохгүй бол. За тэгье. Бид нар бүүнээр хамтдаа шийдэж сонгосон л асуултууд байсан шүү сая. Гөө. Тий. Тэгэхээр хоёр асуулт өнөөдөр бонус асуулттай юу боллоо. Окей. За 30-аар дахиад орууллаа. 22. 22 ярьчихжээ бид нар. 32. Чиний хэд ч үзээд уддггүй кино. Бид нар ингээд кино яриад байсан чинь энэ ягаад ингээд таарад ит юм бол сайн тийм. Амар юм бэ. Сүүгийн бүгэ хажууч нь зогсож байгаа юм шүү хоёр хажууд. Би сонгоч. Би generator хийж штэ. За тэгвэл өөр юм ярья. Ариун айчна. За хоёул хамтаа сонгоё. Наашаа хамт өвтчихье. Манай нэ зайхаа болчихоо. За хэд ч үзээд уддггүй кино. За одоо заяагаас эхлэе. Хэцүү юм бэ. Harry Potter хийж үзээ. Гэтэ сүүлд юурээс үзээгүй байж үзсэн юм. Гэнт яг одоо юун дээр орж ирж байна. Тэг үзэнгүүд ингээ шин юм ингээл гарч ирэлээд юм байл шүү дээ. Тэр чи юурээсөө өмнө ингээ үзсэн мөртлөө ингээл хүү энийг яг анзаараагүй байсан бол гэж саяхан ариун нотгоор энэ тухай ярьсан тий. Бит хоёлаа аим шиг үзэж тараа ерөөс хоорондоо яриаггүй мөртлөө. Amazon Prime дээр үнгүү болцсон аахгүй. Тэгээ хоёлаа үзсэн юм уу яасан. Бөөмэд тэгээд үзэж тараа. Тэгээд тэрийг ингээл өмнө хэд үзсэн маа штэ зөндөө. Тэгсэн мөртлөө ингээл үзэх тоолондоо ингээл хөө ийм юм ярьжсэн бах та ийм юм болсон бах та. Энэ Harry Potter чи ийм байсан биш түүхэн мөхн гэлээ. Ингээд юм шинээр байнга юм олж авдаг ч юм уу. Мэдгүй тийм юм байна. Яг одоо бодсон чинь. За өөр кино санаанд оруулах бодож байгаа хэлээ заа юу. Яг шууд ингээд тулахчаар орж иж байгаа тэр л юм. За ивэл яг нэлээд олон одоо арт хаус кино энэ байгаа. Гэхдээ сүүлийн үед удахгүй байгаа одоо олон нийтийн танил кино бол Thor Ragnarok байгаа.
Chris Hemsworthтай. Taika Waititi наруулсан. Танаа ихрөө. Манай ихэр та нар харцаагаар хүмүүс YouTube-ээр Google-д гэхдээ тэрний надад таалагдсан юм болохоор Marvel сүлүүд болохоор юу яаж байгаа Art House найруулагч нарыг аваад тэгээд одоо өөрсдөө Marvel-ийн кинонуудыг хэлэгдэг. Тэгээд миний хувьд болохоор яг Thor Ragnarok болохоор тийм нэг юу гэдгийг яг нэг студийн ингээд нэг юм нуршаа байдалд орсон. Яг л нэг адилхан кино хийдэг тэрүүнээс гарч ирсэн тийм том кино болж тараад яг л зохиол нь шал өөр, үйл явдал нэг сонирхолтой. Тэгээд яг жирийн тийм нэг блокбастер кино шиг хийгээгүй. Story одоо зохиол нь тэрүүгээр надад их таалагдсан. Тэр кино бол үзэх болгонд л entertaining, инээдтэй, сонирхолтой, дөрүүд нь их сонирхолтой үзэхэд тийм төрлийн кино байгаа. Тэрийг бол Marvel-ийн одоо хамгийн сайн хийгдсэн кино гэж би тооцдог тэрийг. За тэгвэл дахиад нэг үзье. Тэр чинь Amazon дээр байгаа болов? Disney Plus дээр байгаа шүү дээ. Disney. За Аруна Disney зээлүүлээрээ. Үнэн нэг юм найзууд дотор нэг юм муухай хүмүүс өдөртэй юу ч авдаггүй. Шимэгч найзаа гараад идэв штэ. Тэгэл нэг байлаар тэрийгээ найзаад хичээж гэрөөсөө. Тим хүн энд байна. Бан текст явууллаа. Пассворттой гэл. Энийг пассворт өгч. Тийм. Оберний пассвортыг баг мэднэ. Гэхдээ яг ингэ дараалж текст ирдэг. Эхлээл пассворт гэсэн жоохон байж байгаа. Код очиж явуулаарай. 60 секундагаа хурдлаа. Хөш сүртэй ш та нар одоо хаашаа. Тэр газар бөндөл яа л та ганцаар ангил төлж явахаар олуулаа тий. Найз чинь дараа нэг хоол авч өгч юм билүү. Битээ жаач муу найзгаа хүрхээ. Би бас хэцүүлж шин чи яваа. Бинаас янз бүр яриаг шүү. Миний тэгэл гэдэг яа. Энэ хоёр яасан сүртэй тий. Одоо дүгтий бас байгаа тэрийг авуулаа. Оо за хавьяа найзаа. Бүү бага аваарэ. Орой одоохондоо дуусч байгаа тий. За миний үзэх дуртай кинонууд зөндөө. Би амар олон кинонууд хэд зүйл өөдөхгүй үзэлээ. Хамгийн түрүүнд толгоонд орж байгаа нь болохоор Denzel Washington-ийн кинонууд амар дуртай би. The Man on Fire-ыг бол би өстө хийж үзсэн. Тэр амар гоё шүү дээ. Тэр нөгөө хинт болчихсон. Dakota Fanning лөө. Тэ. Нөгөө жоох охин. Одоо ч том болцлоо л. Тэр тоглодог. Training Day нь бас гоё. Training Day амар гоё кино. Тэгээ Shawshank Redemption гоё шүү дээ. Хизээч үзсэн. Yes. Бүр ингээд ангаагаал үзээс очсон шүү дээ. Хин гинэ ямар кино гинэ? Shawshank Redemption. За. Өөр чин юуны Brad Pitt, Morgan Freeman хоёрын бас нөгөө 7. Тэгээ би бас тийм юу сериал алуурчтай кинонд амар дуртай. 7 үзэхэд амар хэцүү кино шүү дээ. What's in the box гэдэг. Тэр киног л өстэй хизээл дахиад үзээл. Тэр Brad Pitt-ийг тэгдэг гэсэн. Одоо хүртэл хүмүүс гадуур явж хахад харангуут зүгээр л юм аяг л явж хахад хүмүүс орилдог гэсэн. What's in the box гэдэг. Тэр хэсэг бүр амар л та тий. Тэр амар. Тэр нөгөө юуны Kevin Spacey ч гэсэн тийм дээр амар алуурчин болт шүү дээ. Надад тэр гэсэн харнаа. 7 тэр амар гоё кино. 7 тэгээ Zodiac хоёр амар гоё кино. Тийм Zodiac бас гоё тий. За тэгэл одоо бол ер нь бол тийм амар crime thriller кино дуртай юм шүү дээ. Тийм ер нь трейлер кино дуртай. Тийм suspense трейлер кино дуртай. Сандлынхаа эцэст нь суучсан тэгэл лугшаал чинрээл. Тийм тэгэл нөгөө хумсаа мэрэл. Тэгээ байж дуртай нөхөр шүү дээ. Хацрандаа хурж үзээл. Сайн л кино үздэг хүн байлаа. Сонсогчдоо. За Аруна. За би бол тийм нэг жоохон гимт хэрэг аллах маллахтай ч юм уу эсвэл аимшигын төрлийн кино үзэж чаддгүй төрлийн хүн байна. Тэрүүгээрээ та хэдээс жоохон сонирхол өөр юм байна. Би ер нь хөвчлэн тийм comedy ч юм уу, drama тийм нөгөө нэг янз бүрийн тийм ингээд нэг юм өөлдөг төрлийн кино маань үзэх бол дуртай хүн. Тэгээд яг энэ асуултыг надаас хин асууж ирсэн юм а тий. Нэг подкастт оруулах гэж байна гэд надаас чи нэг яг хизээч үзэхэд өөддгөө 5 киногоо нэрлэж гэдгсэн чи би тэр даах удаа бодож үзсэн байхгүй. За юу юм болоо гэж бодож ирсэн нөгөө ноутбук орж ирж байгаа хамгийн их. Тэг юу ч хэлээ би ямар ч байсан нэг тийм тий хайрын тухай өгүүлэмжтэй л тийм 5 кино л хэлсэн юм да. Ноутбук дуртай юм уу? Окей. Яасэ. Ноутбук чинь тэгэл баг хүн болгон дуртай кинонд нэг юм шүү. Тэр жоохон төсөл жоохон фантастик гэдэг гоё шүү дээ.
Төгсгөлний яд. Хоёул хамтдаа өгдөг үү? Яг хоёул зэрэг мэрэг өгч ирээд. Яг магадгүй тийм болохоор хүмүүс амар дуртай байдаг гэж байна. За тэгээд заавал Холливуудын кино гэхгүйгээр өөр гоё кино минь бас зөндөө байгаа штэ. Би нөгөө хизэж үзээд өөддгүү кино нэг эхлүүлчих юм бол ерөөсөө баг бүх ангийн үздэг кино гэх юм бол Солонгос киноос би нэрлж болох уу? Би одоо Солонгос кино хэлчих юм бол би Солонгос кино үздэг ажим олчих юм болоо. Бас найзаа. Өөсөө зөндөл тийм киноноо үздэг хүмүүс байгаа үстэй. Тий, манайхаа дэмжээрэй аач. Би нөгөө нэг Хуан Жини гэдэг аюудын нэг таад үдчихсэн үгүй юу? Нэг тийм бүжигч хүүхний тухай кино үдээ. Тэгээд манай найз үзгэж хэлсэн. How do you want гэж жүжигчтэй тоглосон амар гоё кино байдаг. 2006 онд хийгдсэн, та нар хайгаад үзээрэй. Тэгээд тэрийг үзэхээрээ мэдгүй яг ч нэг юм зөвүүн юм хүүхний тухай өгүүлсэн болохоор зэрэг надад амар тийм наттай төстэй санагдаад идэв. Тэгээд эсвэл би өөрөө яг тэр хүүхэн шиг төсөөж өсөөлөх юм болоо надад амар гоё санагддаг байх. Ямар кино гинэ? Нэр нь юу гинэ? Хуан Жини гэдэг. Би таныг линк нь явуул үзье. За одоо ариун шиг хүн байна гэж үзэн дээ тэгвэл. Тэгээрээ. Гэтэ амар өрөвдөлттэй тийм юу одоо тийм одоо хайрын түүхтэй. Гэтэ ер нь бол зүгээр ямар ч солонгос кино дундуур заавал хайр гардаг штэ. Тэгээ гол өгүүлэмж нь болохоор зэрэг бүжигчин хүүхэн тэгээ нөгөө нэг юм солонгосын эртний нэг тийм юуны тухай кино аахгүй одоо нөгөө юм үс мүстэй кино гэдэг штэ тий. Тэгээд тэр үед хаамаа гэдэг юуны тэгээ одоо нөгөө цэнгүү мингүнд нь гэж явж мавдаг юм жүжигч хүүхний бүжигч хүүхний тухай кино. Сонирхолтой. За ажмаагийн яриад дуслаа. За сонсогчдын асуулт руу орох байлаа. За тэгээ. Цан цараа 7 Ямар амар ингэхтэй түрүүн 7 гэж ярьсан чинь. Бямсүрэн цэцэг дэлгэр гэдэг сонсогчоос ирсэн асуулт байна. Амьдралын итвэх яагаад буурдаг гэж боддог вэ? Сая яг одоо ярьсан Харин тийм. тухай яриулах ч тийм. Ларсан унжаал итгэх нь буун шүү дээ. Тэгвэл одоос эхлэхөө шууд арьсан унчаад яана. Арьсан унчаад ингэ шууд би өөр арьс боцсон сая тэгж боцсон юм байна барина. Найдаа тэр чи хуйхнаг гинэ. Тийм хуйхнаг за. За надаас эхлэё. Арьс унчснараа. Амьдралын итвэх гэдэг ба штэ. Амьдралын итвэх гэж штэ. Ийм үед боорд юм уу гэж бодож байна. Би зүгээр өөрийнхөө ингээ авд зүгээр хитрхи ингээ comfortable бүх юмдаа ингээ comfortable болчихгоот. Одоо жишээ нь яг ингээ амьдралдаа таарсан цалин аваад юу гэдэг чинь бүх юм ингээ тийм их амар хүнээс илүү гарахгүй ч гэсэн бүх юмыг ингээ хэрэгтэй бүх юм ингээ байлгачдаг тийм болоод ирэхээр л хүн ер нь амар амьдрал дүр итэх бүр ингээ улам залах уу гэх нь бас хэцүү юм аа. Зүгээр итгэхгүй л болчтой юм шиг л. За би ингээл ер нь болчлоо гэж бодвол. Тэгэл өдөрт яг босдог цагаасаа босоод хийдэг ажлаа хийгээл явдаг газараа яваал. Тэгээ ерөөсөө ямар ч тийм exciting юм байхгүй болчтой. Тэгээд амар тийм өөрөө ч тэгж нөгөө тийм янз бүрийн адал явдал ч юм уу янз бүрийн илүү юм хүсгэ болол. Тэгэл яг нэг газараа ингээд тогтцдог. Тэгээд тэгчил юм бол ерөөсөө тэгэл хідэн жилчээсэн тэгэл өөдрөгтэй амьдрал юм бэл гэж бодчих. Тэг би одоо энэ амьдралаар бүр амар удаан амьдарч байгаад сүүлийн нэг жилээс хойш ингээл подкаст гээл тэгэл гайгүй миний амьдрал жоохон өөрчлөгдөж орж эхэлж штэ. Түүншэл тэрнээс өмнө бол өмнөх нэг 3-4 жил бол бүр яг нэг хэв. Бүр яг нэг хэв. Итгэхгүй ч юм. Тийм өдөр болгоно би нэр уусаж ороод өдрүүд нь. Тийм. Нэг тэгдэж штэ. Тэгээд уусаа нөгөө энд чинь юу яахгүй. Өдрөл солигдохгүй. Өдөр болгол гоё сайхан өдөр. Ямар ингээл 2-3 жил өнгөрөөд байгаа мөртлөө тэгэл яг нэг хэв бүх юм яг нэг хэв. Тэгээд доош чихгүй дэш чихгүй тийм болсон. Тийм л би тэгээд хитрхи нөгөө байга байдалтаа одоо дасан зохицох шиг нөгөө хитрхи одоо comfortable их юу гэх юм. Тухтай байгаад ирэхээрээ их юм уу? Тийм хитрхи тухтай болоод ирэхээрээ тэгэл сонирхолгүй болт юм л. За ивэл. За надад бол яахлаар ихлээр шин юм амьдралд ч орж ирэх болохлээрээ. Тэ одоо ингээл хамгийн одоо хялбараар үзэх юм бол ингээл жоохон баг чи өдрөө илүү их илүү удаан өнгөрдөг юм шиг санагддаг байсан шүү дээ.
Тэ. Одоо болохоор өдөр ингээм хурдан өнгөрдөг. Яг л нэг тайлбар нь болохоор жоохон бахт хүн бол дандаа шинэ юм сурж яадаг. Өмнө үзэж байгаагүй шинэ юм үзэж яадаг. Тэгэхээр өдөр болгон бол ийм шинэ одоо адал явдалтай байдаг. Одоо болохоор өдөр ингээд ер нь мэддэг болцсон болохоор тийм шинэ сурж байгаа шинэ experience байхгүй болцсон. Тэгэхээр ямагт бол дандаа шинэ юм сурж өргөө хөгжүүлж урагшаага явж тийм л байдалтай амьдрахгүй бол яг одоо одын хэлж байгаатай адилхан яг ингээд мэддэг юмдаа хүн дасаад орчихлээрээ тэгээд ер нь ингээд өдрүүд уусаад эхэлт юм шүү. Тэгээд би бол яг коллеж багтаа бол бас нэлээд завгүй амьдардаг байсан байхгүй юу? Тэгэхэд бол тэр жил яг тэр төгсөх ангийн жил бол айгүй нэлээд завгүй байдаг гэсэн. Тэгэл бүр full time 7-40 цаг ажиллаж байгаа тий full time сурж байгаа дээрэс нь кино зураг авалт хийж байгаа. Тэгэл найзуудтайгаа шоудн модны тэргээл найз охинтойгоо ирэх ингээл бүх юм байгаа л би өдөртөө нэг 4-6 цаг унтдаг гэсэн. Тэгэл бос үед нь бол ерөөсөө ингээл пик ямар ч зав авахгүй тийм байдалтай байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр жил бол надад ягаад ч мэдгүй ингээл бүх ингээл янз янзын болсон юм шиг санагддаг байсан байхгүй ингээл буцаж бодонгууд зарим жил нь болохоор ингээл одоо жил энд ирээл нэг ажил энэ тэргээл ингээл тэгэл яг нэг ингээл ритмд орчлоо тэр жил бол ингээл нэг сар юм шиг санагддаг ингээл буцаж санахлаарэ busy жил нь бол ингээл бүр 5-6 жил өнгөрсөн юм шиг амар хэмтэй тэгэхээр тийм адлын явдалтай шинэ юм сурж шинэ юм яаж ритмд орохгүй байх одоо чухал гэдэг юм болоо гэж бодод байгаа шүү дээ. Тэгээ ямагт өөрийгөө ямар нэгэн байдлаар хөгжүүлж байх. Яг миний бодлол хөдөлгөөнгөө ямар ч өөрчлөлт хийхгүй байх бол хамгийн муу. Хамгийн муу ямар ч өөрчлөлт байхгүй. Тэрний араас бол одоо ухрах. Тэгээд урагшаага явах. Хамгийн сайн нь урагшаага явах. Гэхдээ урагшаачгүй хойшоочгүй байх бол хамгийн л муу гэж би боддог. Яг нэг газар гаццсан баг. Тэгээд амьд үгүй нь мэддэхгүй. гэж боддгийн. Тийм. Би одоо хойшоо гэдэг нь одоо юу гэж хэлж байгаа гэхээр би одоо жишээл нэг одоо example бол нэг охин хаягдчих байгаа байхгүй юу? Тэгээд хаягдаал ийм орол тэгэл ингээл үйлэмэл бол анхныхоо удаа хаягдчихсан магадгүй орморн дэвтцээ үйлэл манай ах чи үржил зүгээр өмгөр тийм байжсэн. Гэхдээ би ахтай нэг хэлжсэн юм юу гэхээр би ингээд амар хэцүү байна. Хаюулаад би ингээд 7 хоног шаналлаа өшөө хэдэн сар шаналлаа би мэдэхгүй байна. Гэхдээ би ахтай ихтэй I feel so alive гэж хэлсэн байхгүй юу? Ингээд бүр яг ингээд амьд байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэ. Тэгээд яг тэр үед би ойлгосон байхгүй ингээд янз янзын юм гоё юм муухай юм үзчихэж янз янзын эмоцоор явжээж надад ингээд амьд байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна. Дээшээ доошоо урагшаа хойшоо гэл тэ. Юу ч байхгүй хөдөлгөөнгөө манай аав одоо өнгөрөхөд 16 он төлөвлөд насарсан байхгүй юу? Тэгэхэд яг нэг хэсэг би ямар ч мэдрэхгүй. Happy ч байхгүй, юу ч намайг happy болгодог, юу ч намайг сайд болгодог. Ямар ч мэдрэмж авахгүй зүгээр ингээл юу амьдрал бол зүгээр л тийм ингээд болж идэг юм болцсон байхгүй. Юу ч намайг happy болгодог, юу ч намайг сайд би ингээл ерөөсөө мэдрэмжгүй тийм рууфталцсан. Тэр бол миний хувьд бол яг хүнд байх хамгийн амар хэцүү юм мэдрэмж байдаг юм шиг л дээ гэж би ойлгосон. Тэгэхээр дээшээ доошоо наашаа цаашаа урагшаа хойшоо шинэ юм сурвал тийм л амьдрал бүгдээр амьдрцгаая найзуудаа. Зя. Арин юм заяа. За ярих уу. Би ихтэй юу юм бэ? Яг тойр ингэ бодсон ч нэрээ бас тийм байж магадгүй юм байна гэж бодлоо. Гэтэ яг одоо өөрийнхөө одоо ситуацийг тийм байгаа байдлаа ингэ бодглохлоор миний амьдралыг идэвхгүй болгоод байгаа зүйлүүд нь би ингэж аим мультитаскинг байх гэж чигээд байгаа юм шиг тэр маань юм болов гэж би сая зүгээр бодлоо л доо ингээл айгүй олон юмыг зэрэг амжуулах гад гэхдээ тэрэндээ ингээд өөрөө ингээд одоо дургүй юм ач юм заримдаа ингээл тэ одоо юу гэдэг хичээл маань заримдаа ингээл аим хэцүү шүү дээ. Ер нь бол ингээл тэнгууд би ингээл яа би одоо нэг яажийнэ ч юм уу ингээл тэнгууд за би одоо сургуулаа ингээл яах хэвээр ажиллаа ингээ хийх хэвээр гэл тэнгууд нэг юм тэгсэн мөртлөө амжуулах ёстой амар олон тэрийг амьдралаа идэвхтэй болгох чинь гэж тэрийг бодоод байгаа хгүй ингээд зэрэг юм хийвэл би энийг амьдралаа идэвхтэй болгох чинь гэж бодонгууд нөгөөх нь буцаагаад надад амар стресс болоод байгаа юм байна гэж би ер нь ботсон байхгүй. Тэгээд тэгээ стресс болонгуудаа би буцаад амьдралыг идэвхгүй болчиход байгаа байхгүй. Яа тий ингээл тэрийг ингээд хийх ёстой. Тэгээ ерөөсөө хийх ёсгүй байцсан юм өөрөө амар идэвхтэй болох гэж одоо жишээлбэл би ахад нэг нийгэм job одоо нөгөө илүү ажил хийж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээл за би ингээл тэгэхгүй бол надаа ингээд 7 хоногт 2 өдөр нэг илүү цагт гараад энэ ч юм уу те тэрнгээр би өөртөө юм өөрөө ингээл өөрийгөө ажиргалтай байх юм хийж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд би амьдралаа идэвхтэй байхын тулд өөр хүмүүстэй ингээд өөр юмд орохын тулд би ингээд өөр ажил хийж ч юм уу те тэгэл тэрэнд оронгуудаа
одоо жишээлбэл стресстэй эхлэх гэж байгаа байхгүй. Яана би одоо яаж юм амжуулах юм бол тий бүтэн цагийн хичээлтэй 7 хоногийн 40 цаг хичээлээ өстө. Тэгэнгүүтээ ахиа 10 цагийн ажилтай. Тэгээ подкастаа ингээд даа гэд тэмүүд найзуудтайгаа уулзмаар 100 болж ийн гэл бөө юм болонгууд Ингүүд ингээ өөрөө амьдралын амир юуг болгоод байгаа байхгүй амьдралаа идэхгүй ингээд аж аргалгүй ч юм уу албаар ингэж нэг юм цаг завгүй болгосноо мэдгүй бол надад бол тгий санагдсан. Миний амьдралыг өөрөө юу болгох юм өөрөө өөртөө стресс үүсгдэг маань амьдралыг идэхгүй болгох нэг шалтгаан юм болов уу гэж бодсон. Зүгээр л ингээ гой байгаа юмыг гой болж байгаагаар ингээ явуулчихгүй өөрөө өөртөө бүр ингээ лай удаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг чиний хүсэж байгаа чи илүү ачаал байх лээ. Тий ачаал байхаар яг уу ачаал байх нь нэг талаараа зүгээр л гэхдээ тэр ачаалаас амар аж аргал авдаг ачаал ойлгохгүй байхгүй. Тэгэхгүй ачааллаас ингээд аж аргал авахгүй байвал бас хэцүү байгаа байхгүй. Өөр амар таарсан ачаалтай л байх хэвээр. Тий. Одоо жишээлбэл од ингээд амар өөртөө ачаал авч штэ подкаст эдитинг хийгээл ингээд тэнгүүд тэр нэг өөрт нь амар аж аргал өгдөг юу байгаа байхгүй. Ачаал байгаа байхгүй одоо. Тэгдэгтэй. Амар happy. Тий. Тэгэнгүүт мэдгүй нэг юм илүү хийж байгаа зарим юмнууд маань намайг ингээд өөрөө амар стресстүүлэх амьдралын маань идэхгүй болох шалтгаан болоод байгаа юм шиг санагдсан. Миний хувьд бол. Тийм байна. That's a good point. Харин тийм. Тэгэхээр бас өөртөө таарсан ачаалтай. Яг одоо фитнестэй л тэгэж шүү дээ. Хэтэрхий хүнд юм өрөх юм бол гимтэн шүү дээ. Гөө ингэж л юм хүн дуртай юм хийхгүй дургүй юм хийгээд ирэхээр л амьдрал ингээл дургүй юмд айгүй их цаг зарцуулаад байхаар амьдрал юу нэтгэхгүй болоод байна гэж бодох юм шүү. Магадгүй. Гэхдээ тэр чинь бас цаана жоохон юу юм бэлээ өөр юм бэлээ. Нарийн байт юм бэлээ. Одоо зарим зүйл чинь дургүй мөртлөө чи хийхээс өөр одоо аргагүй зүйлүүд болно шүү дээ. Юу гэдэг. Харин тийм. Амьдрал дээр ингээл бүх хүн дуртай ажиллаа хийн гэсэн ойлголт бол ер нь бол байхгүй шүү дээ. Тэнгүүтээ зарим ажлын өдрүүдэд жишээлбэл зарим өдөр нь бол амар гоё штэ би бол ажилдаа дуртай ч юм уу тий нийгмийн ажилд ингээл гудамжаар явал хүмүүст одоо юу гэдэг ингээл юм ярих ч юм уу хүн зөвлөгөөх ингээл сайхан байдлаа гэхэд зарим үед ингээл бүр ажиллаа бүр ингээл компьютерээр 10 цаг суугаад юм баахан имэйлд одоо бичих ч юм уу тэр бол ингээл намайг зүгээр ингээл алдаг байдаг ч юм уу би тэрэнд дургу ч юм уу тий тиймэрхүү юм бас байдаг байхгүй тэгэхээр ингээд нэм 100% бас дуртай юм а хийн гэх боломжгүй юм шиг надад бол санагддаг байхгүй нэг юм юуг л олох юм шиг байна. Тунгийн тааруулах ёстой юм шиг байгаа. Одоо 10 цаг үнэхээр ажиллаж байгаа бол өөрийнхөө хийх дуртай нэг 5 цаг юу гэдэг. Одоо за болио 2 цаг усан цэлдэг ч юм уу тиймэрхүү юм байх ёстой юм болов уу гэж тэгж амьдралаа идэвхтэй болох ёстой юм болов уу гэж бодсон. Зүгээр миний бодол шүү дээ. Гэтэ тийм. Яач бас зүг бодлоо нэ. Баярлаа. За ариун нэг их. За надаа юу хамгийн түрүүнд бодол орж ирж байна. Юм хүлээлгийн байдалд байхаараа амар амьдрал итгэх ингэ суулгалт юм байна. Одоо ингээд би яг тийм байдалтай байгаа байхгүй. Миний ингээл бүх юм амар хүлээлгийн байдалтай ингээл одоо юу гэдэг ингээд яг нэг юм шийдэгдчих боломжтой мөртлөө тэр нь ингээд шийдэхдэггүй ингээд яваад байгаа хэд хэдэн юмнууд байгаа байхгүй. Тэгэл тэрэндээ ингээл стресстэй л гэс хариу нэрчээсээ гэдэг ч юм уу те ингээл нэг юм хүлээл тэгэл тэрнээсээ болоод ингээл бүх ажил мажлаа ингээл хойш нь тавьж байвал ч юм уу эсвэл ингээл бүх юм маа ингээл за тэрийг дуусгаар болъё тэрийг ирэхээр болъё гэдэг ч юм уу те ингээд тийм байдалтай тэгээд одоо яг миний ингээд ширээн дээр ингээд бүр ингээд амар их овоорцсон ажил байгаа байхгүй ингээд 6-7 хэрэг ингээд би ингээд бүр хийх чийж дуусгах хэвээр ингээд ажил хүлээгээд өгдөг тэгээ нөгөөтгөө ингээд ерөөс дайраад орч чадахгүй ингээд тороолгүйгээд ингээд компьютер сууж муугаал яг нөгөөтгөө ингээд хийх гэхээр зэрэг шаал өөр юм хийц явж ирсэн за ядарчлаа гэж бодож моддаг ч юм уу те тиймэрхүү стандбай байдлууд айгүй хүний итгэхийг унгаад юм байна тэгээ одоо яах юм байгаа ингээд юмнууд ингээд шийдвэр мэдрэг гарч мараад янз бүрийн одоо ингээд юм тодорхой болоод ирэх юм бол миний итгэх одоо бас эргэж орох юм уугүй мүү гэдэг бас эргэлзээтэй зав яг ингээд бодохоо. Тий, яг зүгээр юм амар өөртөө excuse ингээд өгöd байгаа юм шиг тий. За тэрийг ирэхээр нэг хүсэн болъё гэдэг ингээд өөрөө яагаад байгаа юм шиг. Нөгөө талаас нь харангуут коронавид бурууг мөрч юм шиг заяа. Ингээд нэг юм заавал нэг юм хайгаад байгаа байхгүй. Тэгээд би за өөрийгөө итгэжүүлэе гэд ингээд бодоод бас ингээд турч мөрч үзлээ л дээ ингээд. За ариун ингэж болохгүй шууд ингээл амьдралын чи алтан цаг ингээл үргэдээлээ те ингээл хийж үтээсэн ч юмгүй ингээл байгаад аж болохгүй одоо ингээл сайхан алаал үзүүлээд юм үзэн тэр гэл амар өөртөө бас мотивац өгнө шүү дээ те тэгжсэн ингээл цагийн дараа ингээл шал өөр юм хийцэн гэмээр хин нэгэн хажууд ингээл хурцрэл намайг заас ариун за одоо ингээл гэж явах хэрэгтэй юм шиг аа ер миний бодлоор тэг би ямар сайн даа за яг хүү ээжийн хажууд нүгэд ирчээчтэй ямар хэцүү би хамт амьдрил та гээл заяа
Тэгэл чи надад ингээл яг хий нэг ингээ хажууд ингээ за ариун одоо тэгцгээ гэж явах юм хэрэгтэй байна гэл ятгаад байгаа. Тэгээд бас хүлээж юм. Бас хүлээж байгаа шүү дээ надад ч. Тий, ариун хүлээж байгаа. Тий. Тэгэл заяа болохоор зэрэг мэдгүй 9 сарын 30-наас хойш шийднэ мэднэ гэсэн за бас нэг ядагаа тий. Байрн сунгахгүй бол танад нүд очно үгүй бол үгүй ч гэх ёо яа. Тэгэхээр ер нь бид нар ингээ одоо тэгвэл энэ асуултыг яа л да. Бид нар өөрсдөө яах ёстой мó идэвхгүй амьдралыг өөрсдөө ч маш шалтгаалаад байгаа мó эсвэл өөр хүчин зүйлүүд нөлөөлөд байна уу? Яаж эндээсээ одоо гарах ёстой юм бэ? Минийх бол өөрөөсөө л шалтгаалж байгаа. 100 Эцэнсээ гараа гэвэл тэгэл яг би түрүүн заяа хэлсэн шүү дээ. Нөгөө дургуй юмд амар их цаг үрээд дахаараа би өөрөө стресстэй дэгдэх чинь юм итгэхгүй болоод байна гэдэг. Яг би ингээ хитрхи comfortable болцсон. Гэхдээ дандаа дуртай юм хийгээд байгаа юм биш. Тэгвэл би энэс илүү итгэвтэй амьдрах гэх юм бол бүр яг ингээд одоо мөрөөдлөө яг ингээ мөрөөдж байгаа юм уу? Одоо байгаа юм уу бүхэнгээ хаяад шал мөрөөдөлтөө фокус болоод яг хөөгч байгаа юм уу? Хөөгöd эхлэх юм бол би итгэвтэй болж магадгүй. Тэр бол миний 100 миний сонголтоос шалтгааллах асуудал. Тэгээд айгаал ингээл за ийм байгаа нь барыг надад болоод байгаа юм чин дээ гэж бодоод байгаа нь л итгэхгүй болоод байгаа юм шиг. Тэгэхээр нэг зориглох л хэрэгтэй. Тэгэл нэг самруул. За боли одоо ер нь бол би те хангалттай одоо би одоо яг одоо л яг хүссэн юм хийгээл те одоо миний нэг мөрөөдөд сургууль гэдэг байхгүй тийш юм шүү. Гэт full timer орж мурчих юм бол миний амьдрал амар итгэвтэй болох гэдэг мэдчихэж байгаа. Гэхдээ амар том риск. Яг одоо үедээ одоо яг нэг пандемик болоод байгаа үед бол амар том риск гэхгүй. Тий. Тэр бол зөв 100% надад шалтгаал. Надад талаар ингэж санагддгийг. Надаас бус юмнаас одоо ямар нэгэн нөхцөл байдал шалтгаалж байгаа гэж бодсон шүү дээ. Тэрэн дээр болохоор би ерөөсөө санаа зовдөггүй. Юу ч байсан. Миний бодол ерөөсөө цорын ганц анхаарлаад төвлөрүүлдэг юм уу гэхээр би энэ нөхцөл байдалд юу хийж чадах вэ, тэ? Тэгээд нөхцөл байдлын 90% нь одоо бусдаас шалтгаалж байсан ч гэсэн яг тэр өөрөөхөө би 10% л анхаарлаа төвлөрүүлэх гэж оролддог. Тэгэхгүй бол нэг өөрөөсөө бус юмд бол угаасаа би юу ч хийж чадахгүй шүү дээ угаасаа. Тэ? Тэгэл болох юм болдгоороо болно. Тэрэн дээр бол би санаа зовх юм бол ямар ч хэрэггүй өөргөл стресстүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол тийм нөхцөл байдал бол зөрөсөл хэр их нь өөр юм байсан бол хамаагүй яг өөрийнхөө л хийж чадах юмд анхаарлаа төлөвлөхөр нь эрүүл мэндэд ч сайн тэгээд ер нь үр дүнд ч сайн гэж бодож байгаа. Тий. Би ястаа хэлж мэдгүй байна. Надад шалтгааллах юм уу гэхээр үгүй юм шиг аах. Одоо ингээд би тийм амьдралыг тийм гоё идэвхтэй болгодог юм хийлээ гингүүд ахаал тийм фаз миний амьдралд гарч ирэх байхгүй юу ингээл тий. Ахаа идэхгүй болгох. Тэгэхээр би тэнд ингээ байнга өөрийгөө хамгаалцсан тийм юутай л болох юм шиг ястай юм шиг одоо юу гэдэг бамбай гэдэг юм уу нэг юм өөрийгөө шүтсэн одоо хамгаалах нэг тийм сэтгхүүтэй л болж иж амьдрал байнга идэхтэй мэдгүй амьдралд ер нь байнга идэхтэй байх ёстой ч юм уу гүү ч юм уу тийм үстэй заавал ер нь заавал идэхтэй байх албатай ч юм уу ингээ бодоод байхаар нэг бодлоо ядраатай ч шиг нэг юм заавал ингээ лааж авалтай окей амьдрал би гоё яана гэх заримдаа хүнд угаас тиймэрхүү үе ер нь байгаа юмыг бас байгаагаар нь байлгах ёстой ч юм шиг. Гэхдээ хамгийн эхлээд бол ямарсан түрүү нөгөө яг яриан байсан чи корона бол амар юу яаж вэ? Яг намайг энэ амьдралын идэхгүй байдлаас маань гаргах нэг зүйл бол корона дуусвал би бол идэвхтэй амьдрна гэж бодож байгаа. Гэтэ мэдгүй байна. Хоёрт нь гэх юм бол юу надад айгуу дутуу юм шиг санагцсан. Заримдаа нөгөө хувийн менежмент гэдэг чинь цагийн зохицуул жоохон муутай юм санагцсан би. Ингээд нэг юм юмыг заавал тулгаж хийдэг ч юм уу эсвэл ингээл юмыг за байж гэл ингээл тоохгүй ингээл орхиж байгаа л яг за одоо л хийхгүй бол бүр болохоо байлаа гэдэг дээр нь хийдэг ч юм уу. Тэрийгэ багсгачвал амьдралын идэх маань бас дагаад дэрлж магадгүй. Энийг би хийсэн шүү гэд нэг юм тайван байгаад нь штэ. Тэнгүүд би өөр босод үед нь өөрийгөө ажиглалтай болгох ч юм идэвхтэй болгох өөр зүйлүүдэд цагаагаа сартуулдаг ч юм. Мэдгүй би бол тэгж сүл боцсон. Гэтэ заримдаа ингээл бодд юм уу. За ер нь алба биш. Лайл байна итгэхгүй байл 3 хоног гэрээсээ гарахгүй хөвтөн л эзхийн таваатай юу гэдэг нэг юм мэдгүй болох хэвээр болдгоор л болж байгаа гэж заримдаа бас бодолох. Заавал тэрэнд ач холбогдол өгөхээр нь алфтай ш тий. Тэр их хойшлуулаа гэд би үнэхээр
ухаж байгаа бол за бүр зарим шаардлага зүйлүүд бол болохгүй. Идэхгүй байж болохгүй. Бүр үнэхээр депрессионд орсон бол ч юм уу тий. Тэрнээс ч нэг юм идэхгүй үед бол хүний амьдралд бол зөндөө гарч ирэх бах уу. Тэр үед л өөрөө амир би энэ сезонын цагт гарч чадна энэ 7 хоногийн дараа 7 хоног сайхан идэхгүй амьдрчий. Гэртээ зүгээр төмөс болчий одоо юу гэдэг. Тэгж байгаа 7 хоногийн дараа сайхан амьдраа гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм зөндөө идэг байлгүй. Тийм. Би болохоор ингэж бодож байна. Ер нь зүгээр нэг юм хүн чинь анх удаа л амьдч үзэж байгаа юм чинь янз янзын юм анх удаа бас айгүй олон юмыг үзэх юм байна л да. Олон юмыг анх удаа айгүй олон удаа үзэх юм байна л да. Тэгээд нөгөө би магадгүй урд нь ерөөсөө тийм амьдралаар амьдч үзээгүй юм шиг байна. Яг одоо энэ нөгөө идэхгүй байгаа шиг. Тэгээд ингээл байнга л ингээл тэмцээл ингээл бүх юмдаа л ингээл за одоос таална. Одоо алж юм би яг алж юм тэгэл. Эсвэл тэгэл бүх хүч мүчээ ингээл бүр ингээл барин 50 ингээл байгаа л тий ингээл бүх хүчээрээ зүтгэж мүтгэдэг ч юм уу. Тим амьдралаар амьдарч байгаад гинт ингээд бас нөгөө нэг яг сүүлийн 2 жил л гэж хэлээ да. Ер нь л нэг юм итгэхгүй амьдралаар пассив амьдраад байна л да. Тэгээд энийг бол би бас миний нэг амьдралын одоо нэг кино шиг илтгэхэд одоо нэг бүлэг гэж үзчихье. Тэгээд сүүлд нь магадгүй яг би эндээсээ яаж хэрхэн гарах арга замаа яг ингэж чад өөрөө олох юм шиг байна. Тэгээд сүүлд нь ойлгох юм шиг байна. За найс нөхдөчин болвол ийм байдал туслахгүй маань чи өөрөө туслах юм байна гэдэг ч юм уу те ингээл яг би нэг заяг муулаад байгаа ч юм биш л те над дээр нүүж ирсэнгүй гэж хэлээд байгаа юм биш те тэгтээ зүгээр яг ийм нөгөө нэг яг цагаат тулсан одоо яг чиний амьдралыг шийдэх юм дэр чи өөрөө л яг одоо үсэх юм бэ шүү тэмцэх юм бэ шүү те гэдэг юм ингээд алхам тутамдаа ингээд ойлгож яваа процесс маань л одоо үргэлжлээд гэж бодож байгаа. Тэгээд амар их нөгөөний үйлнэ шуурганы өмнө нэг юм чимээгүй ч илүү нэг тийм байдаг шүү дээ. Би бол яг энэ мөчийг яг тэгж бодож байгаа. Одоо ингээл байжсэн ингээл нэг юм яг бүр ингээл дахиад нөгөө амьдрал руугаа орох гэдэг юм шиг мэдрэмж ингээд надад нэг үсээд байгаа байхгүй. Тэгэл за тэрнээс өмнө жоох амарчаа гэж бодоол. За ингээд угаасаа ингээд яг юм тэ ингээд юу гэдэг амралтын байдалтай байгаа маань угаасаа айгу гоё юм. Би нэг enjoy гэж ингээд сүлдээ өөрөө бодох шиг ер нь бол бас тэгэл enjoy доод л байж энэ нэг талаас. Би яг энэ тойрог ингэж ярьсан чинь нэг юм бас нэг юм санаанд орчлоо. Санаанд орчлоо ч яах вэ? Түрүү ариун нэт гэдгсэн шүү дээ. Ер нь заавал нэг итгэвтэй амьдрах хэрэгтэй ч юм уу те. Заримдаа ингээд 2-3 өдөр зүгээр ингээд гэртээ хөвтөхгүй шүү дээ те. Яг тэгсэн чинь ийм толгонд орж байна. Бидний одоо ингээд амьдарч байгаа 900 ч одоо сошиал медиа те. Тим юуны 900 амьдардаг ш смартфонтой. Стриминг сервистэй те. Энэ олон бидний хэрэглээнүүд чинь бас эргээд амар юу бидрийг амар итгэхгүй амьдралаад байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо жишээ нь би ингээд за гараад 1 цаг биш 30 минутгүй ч юм уу 1 цаг дугуй уун гэдэг юм бол шууд гарчиж чадахгүй. Яг тэр цагийнхаа оронд би ингээд Twitter эргүүлээ ч юм, Instagram эргүүлээ ч юм уу, Facebook эргүүлээ суучих байхгүй. Эсвэл Netflix хасаагаал нэг шоу тавь суучих байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэрэглээнүүд одоо ингээд дэлгэцний хэрэглээнүүд одоо стратегийн хүмүүс ингээд дэлгэцэн хамааралтай болоод яг хэрэгтэй юм яг нэг амьдралын идэвхтэй болох юмнуудыг бас хийхгүй байгаа юм шиг санагдаад. Тэгээд яг нэг дэлгэцнийхэн цагийг бас юу яавал зохицуул тийх хязгаарлаж чадах юм бол бас хүн одоо байгаагаас жоохон ч гэсэн илүү идэвхтэй амьдрч болох юм шиг гинт санагчлаа. Тэгж бодогцсон ш. Би байнга боддог юм бол биш. Гэхдээ наадхан чинь би юу хэрэгэлдэг штэ. Freedom гэдэг надад app байдаг байхгүй юу? $20 ч үлээд авсан. Тэр нь болохоор яг өөртөө би цагийн хуваар гаргаад тэгээд яг тэр цагийн хуваарьдаа эхлүүлэхлээрээ цагийн хуваараа одоо тэр schedule эхлүүлэхлээрээ яг тодорхой заасан одоо app, map, email, website энэ төр рүү орж болдоггүй. Тим юу байгаа. App байдаг юм лээ. Би тэгэхээр хаяамаа энэ төр ингээл компьютер тоглодог байхгүй юу? Найзтайгаа. Тэгээ кино миноны ажил энэ төр хийхлээр одоо жишээлбэл ажлын өдрүүдээр компьютер тоглодог програмуудаа нээж чадахгүй болгочдөг өөртөө. Тийм юу бас байдаг юм лээ. Тэр бол их тус болдог. Тэгэхгүй бол яг хаяа болохоор яг ингэ тамхинд орцсон хүмүүс ингээд гинт ингээд татмаар бол тамхи татчихдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд зүг зүгээр суучвал гинт Instagram ашиглахгүй бол миний амьдрал дуустаа гэсэн мэдрэмж төрдөг. Тэ? Тэрийг одоо тэр апаар бол зохицуулж болдго юм бэлээ. Их амархан. Гэхдээ тэр чинь юу штэ одоо яна бид хоёрыг амар юу яах чинь.
Шууд цачиж орж ирж байна. Бидний амьдрал одоо жишээлбэл левелэн тэр юм чи өөрийгөө хуурж байгаа нэг арга юм болов гэж би бол харж байгаа хгүй. Жишээлбэл ингээл тийм амар апп татаж авснаа тэгэл өөр юм руу би орохгүй шүү гэл зүгээр орохгүй л юм нэстэ тийм үстэй. Тэр чинь нэг юм өөрийгөө хуураад бүр автоматар ингэж болиулахаар улам ингэж нэг юм үзмээр нэгт санагддаг ч юм уу. Тийм байж миний хувьд бол тийм байж магадгүй хаа. Одын хувьд болохоор одын түрүүн нөгөө хийсэн поинтн дээр ингэсэн штэ. Instagram авахдаг ч юм уу. Тэглээгээд амьдрал идэхгүй болоод байгаа юм биш байхгүй одоо. Тийм ТV шоу үзлээ гэд би тэндээс жишээлбэл амьдралынхаа идэхийг олж авч олно шүү дээ. Одоо шин зүйл ч юм уу тий. Тэглээгээд нэг юм бидний амьдрал угаасаа цаашдаач сошиал медиатай хамааралтай байна. Цаашдаа л ингээл бүх юм ингээд интернет одоо бүх зүйлтэй хамааралтай байх учраас тэндээс өөртөө зөв юмыг олж авах хэрэгтэй болов. Эсвэл нэг юм өөрийгөө бас харьцуулж болох юм болов. Энэ ингээл энэ од хүүхэн ингээл юу гэдэг амарлаг аялал хийгээл ийм гоё биетэй байна, ийм гоё амьдарч гин, ингээл гоё явж байгаа юм чи би ийм азгүй ингээл гэртээ тий 4 хаан дотор ингээл сууж гин нэг юм ажил хийсэн юм шиг болоод гэл тэгэл ирэнгүүтээ амьдралыг идэхгүй болж иж магадгүй. Тэрийгээ зүгээр эн чинь нэг өөр амьдрал, миний амьдрал нэг өөр амьдрал. Би энэс харин юуг надад таалагдчих, юу надад зүгээр юм гэдэг ч юм уу. Тэгэж авал одоо тархиндаа суулгал илүү зүгээр юм болоо. Тэрнээс ч ингэж за бүр болиё гэж яаж яснаас үзэхэ болиё гэж тэгэж хизээч бид нар одоо чадахгүйгаас хойш гэж би бол бодож байна. Нэг сериус нэлээр болох гэдэг нь наатан дээр чинь санал нийлж байгаа юм байна. Гэхдээ бас санал нийлэхгүй нэг хэсэг байна. За яа. Энэ хоёр тустай подкаст юм. Биш ариун чи манай тал юм уу хэний тал юм бэ? Ариуна. Би одын тал. За тэгэл юм хийж байгаа боллоо. За хэлээ хөл хөөрхөн амт хэлүүлэлт та нар. Юу байгаа аахгүй юу? Одоо яг нэг өөрийгөө хуурж байгаа дэр бол яг тийм өөрийгөө хуурж байгаа. Гэхдээ юу хуурж байгаа гэхээр яг өөрийнхөө оюун ухаанаа биш бие хуурж байгаа нэг бодлоо. Ягаад гэвэл хүнд зуршил тогтдог. Тэгээд зуршил болохоор тогтцчлаарэ та өөрөө юу ч бодож сэтгэжсэн тэр зуршил бол удирддаг гэж байгаа хгүй хүнийг. Тэгэхээр одоо жишээлбэл тамхитдаг хүний зуршил байлаа гэж бодъё те. Тэгэхээр тамхитдаг хүмүүс одоо жишээлбэл тамхинаас гарцсан байлаа гэж бодоход яг тамхи татдаг байснараа ингээл өөр одоо харандаа марандаа тэр барин штэ гараараа. Тамхи татдаг байсан шигэ. Тэнгуү шууд тамхи татах тийм хүсэл цаанаасаа төрчдөг гэж байгаа хгүй. Зүгээр л автоматар. Яг тийм төрлийн зуршил бол одоо ингээл утсаа оролдог зуршил тогтцсон байдаг те. Жишээл одоо ингээл яриад зогсоол олон нийтийн газар ингээл найзуудтай юм ярьж байгаа гинт яриад зогсоол пауз болно штэ. Хүмүүс автоматар шууд уцаа татаж гаргаж ирдэг. Тэр бол ингээд зуршил болсон. Тэрийг хаяа бол бүр ингээд хэр чих бодсон өөрөө бүр мэдэхгүй одоо контролгүй хийдэг. Тэрийн цаанаас нь шин зуршил юм уу эсвэл ямар нэгэн өөр одоо ингээд автомат арга барилаар зогсоохгүй бол хүссээд хаяа мартцсан үедээ бол тэр нь бол буцаал гараад ирдэг тийм проблем байгаа хгүй. Тэгэхээр тэр зуршлаа эвдэхийн тулд одоо өөрийгөө хурж одоо тийм app map энэ гэсэн юм хэрэглэн эсвэл бол одоо шин төрлийн зуршил энэ төр хүмүүс өөрсдөө гаргадаг. Тэр бол яг өөрийгөө хуурж байгаа нь үнэн. Гэхдээ яг зуршилтай бол харьцахад бол яг тэгж өөрийгөө хуурахгүй бол өөр арга байдаггүй юм байлээ. Гэхдээ ер нь бол зуршил тогтоогүй байгаа дээр бол өөрийгөө оюун санаагаа удирдаа тэгээд зөв зуршил суулгах бол номер 1. Тэрэн дээр бол зайтай санаа хэлж байна. За тиймэр дээ. Тэгвэл болохгүй шүү. Та ингээд detox хийж үзсэн үү? Ингээд бүх юм устгаж? No. Why? Үгүй. Үзээгүй. Ариун үзсэн үү? Үзсэн. Бүх юм устгаж юу? Тийм тэр тухай бүх сошиал нөгөө нэг хайгуудаа deactive хийж бол үзсэн. Би 3 сар яг тэгж үзсэн. Тэгээд тэр тухай бас тэмдэглэлээ ариунаа цацрал гэсэн пэйж дээр хийсэн байгаа. Танаас нь авч үзээрэй. Би одоо нэг дондор заавал нэг тийм гэдэг. Үдсэн амар дажгүй байсан. Тэгээд ер нь бол тэрнээс хойш миний Facebook-ийн хэрэглэл бүр байхгүй болсон. Тэгээд нөгөө нэг тухайн үед би Twitter-таас амар донтцсон байсан. Тэгээд сүүлдээ эргээд ялтчихгүй нөгөө нэг одоо энэ подкастаас хүмүүс танилцуулах зорилгоор эргээд амар ашиглаж эхлээд. Тэгээд ер нь бол одоо бас Twitter-аас буцаа багасчаад байгаа. Би одоо яг энэ addict хэрэглэж байгаа юм гэвэл Instagram, YouTube хоёр л байна. Бас YouTube, Instagram-аар хэрэглэх ёстой л да. Тий. Одоо чинь хэрэглэдэг байгаа. Тэг би бас нэг хэсэг устгасан шүү дээ. Яг пандемик эхэлж байхад. Нэг хэсэг устгасан би чинь 2-3 сар устглоо. Одоо чинь нөгөө копигаас олж устгаа гэдэг тий. Эрэг нөлөө байна уу? Тийм, тэрнээс хойш ерөөсөө устгацсан. Бага ялангуяа бүр ингээд хүний ингээд тархич амар гоё ямарт юм бэл. Нэр үнэхээр амар гоё ямарт юм бэл. Тийм. Тэгээд угаасаа амар олон цагтаа болчт юм бэлээ.
хүн миний 24 пөөх энэ 24 цагч амар урт юм биш гэж боддог юм л. Тэгээ тэр голд янз бүр юм хийж эхэлж байгаа. Ном уншиж байгаа. Гадуур горж тэг алхаж малхаж байгаа. Гадуур их явж байгаа. Хүмүүстэй уулзж байгаа. Найзуудтайгаа айгу уулзж байгаа. Хүмүүстэй айгу их цаг өнгөрөөж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө NBA буцаад эхэлсэн чи бусаг юу яцаахгүй. Гэхдээ биш тэ зүгээр би одоо ингээд Facebook-ыг устгахч чам. Би сонгуульд устгах нэг яцаахгүй. Тэгээ сонгуулийн сурчлагч амар ядаргаатай байгаа байхгүй. Хүн ингээд үзэхгүй гэсэн чи ингээд урдуур яваад байгаа юм шиг санагдаад тэнгүүтээ устгацсан байхгүй. Тэгэхээр би бол одоо бол ингээ өөрийгөө контролдож чад сурчдаг юм шиг санагдаад байгаа. Устгахыг бол устгахчдаг. Тэг суулгахыг суулгахчдаг. Тэнгүүт бүр ингээ айхтар 100% би ингээ нөгөө screen time-аа ингээ контрол хийхгүй ч гэсэн ямар ч гэсэн тэгж оролдож үзэж эхлэдэг юм шиг санагдаад байгаа. Яг одоо хин ариунаас төрүүлсэн шүү дээ. Twitter, Facebook бүр байхгүй болцсон. Twitter одоо жоохон байгаа гэх мэтчлээ. Өөдөөс хараад ившээ гэдэг юм. Сонсч штэ. Шууд ярианы юу байхгүй болчихлоо. Яа тэг ариунаа шиг юм биш. Гүй. Ивэл сая баг 1 минут миний өөдөөс ингээд ямар сонирн боллоо шүү. Чи яаж байгаа чи манай одыг ярьж ах чи ивэлээ чи. Тэгвэл сонсч штэ. Зүгээр тэл ивчмэр санагдаад ившээчтэй штэ. Яамаа дараа чигээ чад суугаач. Тэгж юу. Хүй яа манай ивэлийг зэнэ та. Гой баярлаа. Чи тухай банд минь хойлоо болондоо орчихоо заяа. Чатхуу банд минь гэж. Чатхуу. Үзи банд минь Хамаг асуудлыг залуучуудаас үүдэлтэй ёо. Бүх даймаа эмэгтэй хүмүүсээс үүсэн гэлээд яа тий хариугаа авчихин одоо энэ удаад өнтөртэй. За юуцсан буцаад одоо ярьж ирсэн юм руу орцгоё. Йоо болцсон үе. It's gone. Очлаарай. Mom's gone. За бүксээ юу ивэл. Од бүр ууралцсан. Яа одоо яасан. Од яг ууралч уу сая ившээсэн чи ууралч уу яа? Ившээсэн гэд ууралцсан чинь. Уурлаагүй. Тэр чад. Одоо нэг ууралцсан гэд уурлалаа чинь. За бүксээ. За найзуудаа ингээд өнөөдрийн эпизод өндөрлөж байна. Сонссон та бүхэнд маш их баярлалаа. Таалагдсан бол YouTube дээр subscribe, Instagram дээр follow, тэгээд Apple Podcast дээр 5 star үлдээгээрэй. Коммент асуултаараа бид нар бүгдийн сонсдог шүү. Өнөөдрийн асуултуудын дээр та нар бас өөрсдөө бодол санал хариулахаар юм байх юм бол нэг юм хоёр өгүүлбэрт багтааж хариулаарай. Тэгээд дараа нь бидний өөрөөсдөөс асуумаар байгаа асуулт байх юм бол комментэн дээр бичиж асуугаарай. Тэрнийг бид нар бүгд уншдаг шүү. Тэгээд энэ 7 оны өстө сайхан өнгөрөөцгөөрэй. Баярлалаа баяртай. Озон нэвтрүүлэг байлаа. Бye. Bye. Bye.